өнгөрсөн бүтэн сая өдөр энэ төрүүчийн бүтэн сая өдөр би Лавгсран ерөнхийлөгч Монгол банкны ерөнхийлөгч Лавгсран болон Хаан банкны гүйцэтгэх захирал мөнхтэй нартай уулзсан. Тэд нар бол надад хэлэхдээ хуучнаараа тэтгэврийн зээл явахаар болсон гэж хэлээд нэгдүгээр өдөр өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ гэж амласан. Гэвч хэвлэлийн хурал өнөөдөр хүртэл хийгээгүй байна. Дахиад анхааруулъя. Дөрөвдүгээр өдөр хүртэл хийхгүй, чулууны хуралдаа хийхгүй бол дөрөвдүгээр өдөр би ард иргэдэд энэ одоо 5 дахь өдрөөс эхлэн жагсаа зохион байгуулна гэж уриалнаа. Манай ахмадууд бүгдээрээ гараад ирнэ. Тэртээ дэргүү 100% төлөлтөө тэр зээлийг хаах ямар шаардлага байгаа юм бэ? Тэр ахмадууд өнгөрөөд өглөө өгөхөд ард нь батлан дагч хүүхдүүд нь бүгдээрээ төлдөг шүү дээ. Ямар ч одоо юу гардаггүй шүү дээ. Одоо зээлийн эрсдэл гардаггүй шүү дээ. Тэгээд ахмадууд хэдэн дөрөв аваад зээлээ төлөх нь та нарт ер нь ямар хамаатай. Тийм учраас энэ Лавгсран ерөнхийлөгч тэр томоохон зээл өгдөг хоёр төрийн банк Хаан банкны зээл өгдөг тэр захирлуудтайгаа хамт гарч ард иргэдэд зөв мэдээлэл өгч доошоо тэр дүрм журмаа хурдан шуурхаа хүргэх тэр ажлаа хийгээрэй. Шаардж шүү. Тэр ахмадын тэтгэврийн асуудлууд яригадаад байгаа. Тэр банкн дээр одоо зээлийн өгөхгүй ярихгүй юм гацсан юм байна лээ. Энэ асуудлаар бодлогын ямар байх зүйтэй байгаа. Хэдэн муу ахмадууд гадаа жагсаад байдаг. Зарим нэг нөхдүүд би урдаас нь очиж жагсан гэдэг чинь улс төр хийгээд байдаг. Тэгээ одоо нэг хэсэг нь ахмадуудаа хайртай, нөгөө хэсэг нь ахмадуудаа дургу болцсон юм. Бодлогын яам энэ дээр ямар байх зүйтэй байгаа. Энэ дээр Аббакер сайдаас асуулт асууя. За энэ өр орлогын харьцааг 50-50 байлгах тухай шийдвэр Монгол банкны ерөнхийлөгч 25 оны 6 сарын 13-ны өдрийн тушаалаар 50-50 харьцаатай байхаар шийдвэр гарчихсан юм байна лээ. За бид нар бас тодруулсан. За өнөө өглөө бас ахмадын төлөөлөлтөйгөө уулзсан. Яхаар байхгүй амьдрал баян шүү дээ. Одоо зээл аваад л жижиг бичил бизнес эрхлэх одоо ааруул ээзгийн юу гэдгийг оёдл нэхмэл гэдэг ч юм хийдэг ахмадууд бас байдаг юм байна. Тийм учраас Монгол банкны нөхдүүдтэй энэ тушаалаа бас эргэж хараач гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Бас одоо ийм хямралтай үед альва зүйлийн одоо үн өртөг өсөж байгаа энэ үед бас ахмадуудаа харж үзэх нь зөв бах. Яагаад гэвэл эргэн төлөлт нь бол бас тийм өндөр төлөлттэй зээлд орж явдаг юм байна шүү дээ. Тийм учраас энэ асуудал эргээд шийдэгдэх бах. За ер нь яг одоо хийж байгаа зохицуулт нь бол шинээр тэтгэврийн зээл авах гэж байгаа хүмүүст бол 100% нээлттэй байгаа. Биш хуучин зээл аваад хэрэглээд явж исэн. Тэгэх юм бол дахиад зээл авъя гэдэг хүсэл тавих юм бол 100% олгож байгаа юм байна. За шинээр огт тэтгэврийн зээл аваагүй байж байгаад одоо тэтгэврийн зээл авъя гэхдээ зэрэг хязгаарлалт тавьж өгж байгаа юм байна. Ер нь зөвхөн одоо тэтгэврийн зээл биш Монгол банк маань ер нь хэрэглээний зээлийг бол тодорхой хэмжээнд бууруулах бодлого барьж байгаа юм. Бид нар хэтэрхий хэрэглээгээ дэмжиж байгаамаа. Энэ маань буцаад одоо импортыг хөргөдсөн байдаг ч юм ийм байгаа учраас бид нар зөвхөн одоо тэтгэврийн зээл биш буцад төрлийн одоо гар утасны зээл, машины зээл гэдэг ч юм уу эдгээр зүйлэн дээр Монгол банк бол ажиллаа хийгээд явж байгаа юм. За энэ асуудлын араас бол хөөцөлдөн одоо орон нутгийн иргэдээс маш их хүсэлт ирж байгаа. Тийм учраас энэ шийдвэрээ бас эргэж хараач гэсэн саналыг тавьчаад байж байгаа. Гэхдээ манай яамны хувьд бол бас нийгэм хамгааллын салбар яам шүү дээ. Тийм учраас ахмадуудыгаа бас эрсдэлд оруулахгүй байх талаас нь бас бид нар анхаарч ажиллаж байгаа гэж хариулъя. Баярлалаа. За Аббакер гүшүүдээ тэрийг сайн анхаарч ажиллаарай. Тэгээд сая хагас санд 1200 ахмадтай уулзахад ерөөсөө энэ зээлийг л ярьж ийн лээ. Энэ бол маш хүлээлттэй, маргаантай асуудал болсон байна.